Одоо энэ жилийн сонголтыг их ч надад өөрийн миний л бодол штэ. Зөв сайхан юм хийчих тийм. Одоо залуу боловсон хүчин л гарч ирээсэй л ирчихэд бити ард түмнээ мартаач ээ. Бити мартаач ээ. Энийг л хатуу хэлмээр. За тэгэхээр одоо Монгол хийж байгаа цовруул сулгаануудаас одоо манаас л харахад ерөөхдөө одоо намыг гэхээсээ илүү тухайн одоо нэр дэвшигч хүн нь хэн байх юм. За ямар мэдлэг босралтай юм гэдгийг харж байна. За мөн одоо зарим аймаг одоо тойргуудын хувьд бол нутгийн хүн гэдэг одоо хүчин зүйл их чухал байдаг. За тэгвэл энэ жилийн одоо 16 оны сонгуулийн өмнөх одоо манай цовруул сулгаанаас үзэхэд ерөөхдөө шинэ залуу нэр дэвшигч. За тэгээд одоо ихтгэл даахууц шудраг гэсэн одоо хэд хэдэн үйлдэлүүд л ерөөхдөө сонгогчдын дунд зохиолж байгаа. Тэр хүний нэг хөтөлбөрийг хардаг бол одоо энэ Монгол орнд ямар юм ашигтай юм хийх нь хүн үнэн хийх нь удаа хийх нь манайхан ч одоо тэгэл хөлөгтэй байна шүү дээ. Тийм ч юм хийн, ийм ч юм хийн гэдэг араад өгсөн хүний бие амьдрууд ингэж хэлэх гээд байж шүү дээ. Тийм байгууллага руу гал юм уу да. Би бол халамжийн талаар л гэж байна. За манай сонгогчид бол ерөөсөө тухайн одоо нам буюу нэр дэвшигчийг харахтаа юуны юм одоо мөрийн хөтөлбөрийг харах хэрэгтэй. За ялангуяа одоо нам байгаа тохиол мөрийн хөтөлбөр нь одоо бодиттой үндэстэй хэрэгжин намын цан одоо бодлого буюу баг байна. Бид дааш нар бол яг ямар ч асуудал тухайн тойрог дээр гараад ирнэ. За гэтэл парламентод сонгогдоод ирэхээр бид даачийн цаана одоо доктортой нэгдсэн бодлого бол гарах боломжгүй. За ер нь одоо эцсийн эцэд бол арчлын одоо механизм гэдэг бол ерөөсөө намаар дамжиж явдаг. Нам бол одоо төрийн бол иржүүлэх гол субъект байдаг. Тийм учраас намуудын нэр хэлбэрийг харах хэрэгтэй. За хоёрдугаар одоо тухайн нэр дэвшигчийн одоо мэдлэг боловсрол, төрд ажилласан туршлага. За одоо хэдийн хэмжээний одоо үнэхээр хэрвээ одоо бизнесмен байгаа бол өөрийнхөө одоо хөрөнгөөр баяцсан юм уу, өөрийнхөө хөдөлмөрөөр эсвэл одоо төрд гараад төрийн мөнгөөр одоо байцсан трибунтом юм уу гэдгийг нь ялах хэрэгтэй. Одоос нь дэлхийн нийтэд ер нь бол хамтлаг гэж яриад эхэлсэн шүү дээ. Эрт яриад эхэлсэн шүү дээ. Манайх л мөнгө л хараад байгаа болохоос биш. Хувь хүн ер нь ямар хандлагатай хүн юм. Миний төлөө ажиллаж чадах юм уу юм уу гэдгийг нь харах л хэрэгтэй. Төлөвшил гэж байна шүү дээ хүнд. Юм хийж чаддаг хүнээс сонгох байх та. Ер нь тэгж л боддог шүү дээ. Ер нь тэ нийгэмд хэрэгтэй ард түмэндээ бас нэг тийм үстэй. Ивэлтэй тийм л хүнд байвал уг сайн л шодрог тийм. Ийм хүнээ яаж таних вэ? Одоо хэцүү болсон байна шүү дээ. Одоо тийг тань гэдэг чинь. За тэгэхээр Монголын улс төрчдийн ёс зүйн их одоо бүдэг ойлголттой байдаг. За ер нь дэлхийд дахинд бол тухайн улс төрчдийн ёс зүйн алдаа гаргавал дараагийн сонгуулиас одоо сонгуул нэр дэвших магадлал болно. Эсвэл одоо байгаа албан тушаалаас огцорно. Ёс зүйн их чухал тавигддаг. За жишээлбэл одоо Германы ерөнхийлөгч хоёр ч ерөнхийлөгч байна. Бусдын бүтээлээс одоо ишлэл зүйлтгүй ашиглаад гэдэг юм уу. Оюуны өмчийн одоо жижиг юм хулгай хийгээд огцорж байгаа жишээтэй. За тэгээд одоо тухайн ерөнхийлөгчийн хүүхэд нэг гэдэг юм уу эсвэл одоо тухайн ерхий сайдын хин нэгэн гэрүүлийн гишүүн нь татвараа нуун дарагдуулсан байгаа тохиолдолд огцорно. За гих мэтэр одоо ерөнхийлөгч байна улс төрчийн ёс зүй бол зөвхөн улс төрч өөрөөсөө гадна гэрүүлийн гишүүд хамаатан садан хин нэгний алдаа хүртэл одоо тухайн улс төрчийг огцруулах солих одоо шалтгаан болдгоо. За гэтэл манад бол яг улс төрчийн ёс зүй гэдээ ярихаар бол ихээхэн одоо тийм одоо бүдэг ойлголттой. За иргэдэж гэсэн одоо ёс зүй гэхээр ирэхэд их авилгал гэж ойлгодог. Инээс цаана бол зөндөө одоо өргөн үрээтэй юм байна. Энэ улс төрчид олонний танил хүмүүс чинь дандаа л хажуутахаа солилцсон явж байх юм. Дээшлэх тусмал хань ижлээ сольдог модтой юм уу хайшин? За тэр мод энтрийн мэдэхгүй. Ер нь биеэн засаад гэрээн засаад төрөөн зас гэдэг үгч зүгээр ч нэг гарсан эд биш юм шүү дээ. Төрийн хар хүн наад зах нь л эр хүний жудагтай айл байх хэрэгтэй байгаа юм шүү дээ. Наад захын иймэрхүү хандлагаас
хүнийг таних болмоор. Гэр бүлээ бай гэхэд ядчил хуралдаа суудаг, ажиллаа хийчихдэг байгаасаа. Ард түмэн нүдгүй биш штэ. Аава хичээлээ таслахаар муу дуу авдаг тий? Тэгээ гэрэн засаа төрөн зас гэдэг тэр чинь бол нэг ийм жижигхэн юмар харсан үзүүлэлт биш ба. Монголчууд бол их алсыг харж ирсэн шүү дээ. За тухайлбал Америкийн сонгуулиудад нэр дэвшигчийн одоо гэр бүлдээ үнэнч байх. За гэр бүлээс гадар одоо харилцаатай байгаа тохиолдолд албан тушаалаас огцрох хангалттай үндэслэл болно. За Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн одоо удаа дараагийн төрийн тэргүүнээр мөн л одоо гэр бүлээс гадар харилцаатай байсан. За эсвэл одоо юм таньдаг хүнээ яг одоо харгалзах доод шатныхаа ажилд авсан гэдэг шалтгаанаар бол огцорж байсан. Тэгэхээр улс төрчийн ёс зүйг бол харах ёстой. Гэхдээ өргөн хүрээнд харнаа л гэсэн үг. Одоо янз бүрийн хамдалт судалгаа юм дээр ерөөсө хандлага гэж байдгүй. Манайх ерөөсөө тэрийг хардагчгүй, хийдэгчгүй. Тэрнээс бол биднэрт бол хүн хэрэгтэй байхгүй юу? Одоо бид нар тэр хүн чанар гэдэг юмыг ярихаа болцсон. Тэр хүн л хэрэгтэй. Манайхан чинь одоо мөнгөтэй хүн чинь худалдаж яана барьж байна. Тэрүүнд худалдагдаад байдаг бол бид нар өөрснөө тархины чадвар муу л байгаа гэж. За тэгэхээр энэ манай сонгогчдын одоо их хурлын гишүүдэд дүн тавьж байгаа гол одоо механизм бол мажоритар тойрогтой холбоотой байж байна. Тухайлбал одоо сонгогчдод ингэж ярьж байгаа. Гишүүн сонгогдсон 4 жил бас ерөөс одоо манайгаар ирээгүй гэж. За гэтэл одоо тухайн тойргоо сонгогдсон гишүүн бол зөвхөн одоо тойргийн төлөөлж байгаас гадна улс орны нийт иргэдийн төлөөлж байгаа. Тэр утгаараа парламент бол бодлого босруулад, төрийн бодлогыг одоо босруулад тодорхой тогтоол, хууль одоо хөтөлбөр байна уу гаргаад явж байгаа хэвээр. Гэтэл одоо манай мажоритар системийн одоо гол онцлог болсон гишүүнийг бол тойргийн хүн гэж үздэг. Тойрог дээр одоо хэдэн цэцэрлэг байруу, тойрог дээр хэдэн удаа ирж уулзав. Энэгээр дүн тавиад байна. За уг нь болдгсон бол одоо дэлхийн парламентууд ерхий жишгээр үнэлэх хэвээр. Тухайн одоо гишүүн хэдэн хууль санаачилсан юм. За парламентын чуулганда одоо эрдсэн ямар байна. За яг ямар хуулийн дээр эсрэг санал өгсөн юм. Жишээлбэл тухайн одоо парламентын гишүүн маань яг сонгогдсон одоо төлөөлөгч гэдэг юм уу тухайн тойргийнхоо ерх ашигт нийцээгүй шийдвэрүүдийг одоо баталж байсан юм уу? За энийг харах хэрэгтэй байтал зүгээр тойрогтой хэд удаа ирсэн. Яг одоо ямар юм бодиттой бүтээн байгуулалт хийчихвэл гэдгээр нь харж байгаа. Гэтэл угтаал парламент бол ерөөсөө бүтээн байгуулалт гэдэг юм уу эдийн засгийн одоо үйлчлэг явуулахгүй бодлого тодорхойлох байгууллага. Засгийн газар л одоо тэр эдийн засгийн одоо хөрөнгө оруулалтаа хийж явна. Аймаг орон нутагт бол одоо нутгийн засаг захиргаа тамийн газар засаг дарга бол одоо нутгийн үйлчлэг хариуцах хэрэгтэй. Тэр ойлголтын зөрөө буюу одоо бас мажоритар системийн нэг сөрөг тал бол энд бол харагддаг.